За үзэж та бүхний ороомотон гайтхыг би сэтгүүлч Бадарчин жаргал маань. За энэ ороо үзэж та бүхэнтэй уулзаж студид ярилцахаар Монгол хэлний төрийн зөвлөлийн зөвлөх ардын уран зохиолч Соёлын гавьяз зүтгэлтэн Тангадын Гасуунгааг өрсөн байгаа. Ингээд урилгыг хүлээн авч хүрэлцсэн танд их баярлалаа. За тэгэхээр Монгол хэлний тухай хуулийн төсөл өргөн барьцаантай холбогдуулан бид юу н ихлэ яаж хамгаалах ёстой юм бэ гэдэг талаар тантай ярилцъя гэсэн. Мэдээж хэрэг та одоо ихлэ хамгаалах одоо их хүүсийг одоо залгамжлуулж яваа хүний хувьд яг өнөөдөр энэ хуулийн төсөл дээр юу н ямар санаа оноо тусгуулж чадваа. Тэгэхээр альва түүх хөөш энэнийг л одоо амжуулахгүй бол оройтын шүү гэж Тэнгэрийн зарлиг буулгадаг. Монголын хувьд бол аюулгын ордоос илүү энэ жилийн төсвийн тухай асуудлаас илүү нэг их чухал асуудал байна. Энэ бол оюун ухааны хэл хязгаараа яаж хамгаалах вэ? Өөрөөр хэлбэл оюун сэтгэлийнхаа их хэлийг одоо яаж хамгаалах вэ? Яаж хамгаалах вэ гэхээр ямар болчих вэ гэдгээс холбогдоод ер нь ганцхан эрдэмтэн мэргэдийн их хурлын гишүүдийн биш бүх Монгол хүний сэтгэлийн чилүүр болчих л дээ. Гадаа гараад гутмаа хар Монгол хүн улсынхаа нийслэлээр чихэд оч халуун байгууллага олохгүй төөрдөг болжээ. Тэр нь бол олон орд жилтийн барьсантай огт хамаагүй. Гав ганцхан хаяг нь 19-р зууны үеийн Африк хэмээх наран твийн тосхон шиг болцсонтой холбоотой юм. Энэ бол соёлч биш, гоёлч биш. Энэ бол их хэлэндээ анхаарал тавилгүй нэг хэсэг цаг алдсны гай. Энэ хооронд бэлэнчлэх сэтгэлгээд нүүд эсвэл үйл ажиллагаагаа нууцлах ёстой зарим хүмүүс англи хэлээр халахвчлан ард нь элдв янзын хүнд ойлгомжгүй үйл ажиллагаагаа явуулах нууфч болгож эхэлж л дээ. За тэгээд яах вэ? Тийм юм байдаг. Гэвч түүнийг цагтуух залруулж явдаг юм жамтай. Дотор гэртээ орсон чинь түүнээс амжигтай юм болж байна. Яав гэсэн чинь өвөөмэн ачээтэйг монголоор яриад ойлголцохгүй боллоо. Яасан бэ? Ээжийнхээ сүг амлж байгаа хүүхдэд их хэлийн биш. Энэ дэлхий дээр баг бүх хэлийг зүйрлэн хэлвэл бэлжухай болж ангаахай жирэх ёстой байсан чинь шаазган шигтнаа хэрэний гуагчаа ангрын ага хонгийн хойшанг ийм болчих л дээ. Би зүгээр жишээ ярил л да. Жишээ нь энэ готын захын нэг айлтчод нутгийн айлт байжсэн чинь өрхийн тэргүүн эцгүй бай. Хайцсан бэ гэсэн чинь хитэн үнэрэн хариулж яваа гэн. Аваш тэгэл бодлоо. Тэгээд тэр өвөө нь юу хийж байгаа юм бэ гэсэн охин нь хэлж байна. Өвөө үнэнд нөхөр олж өгөх гэж явсан гэж. Бох юм байна л давхандаа тийм ээ. Энэ бол нэгдүгээрт хоцорингийн хүүхэд Монгол ахуйгаас алсалсан учраас тэрнийг мэдэхгүй байгаа уучлалтай нэг тал. Нөгөө талаар их хэлний багш нар маань цаг нөхцөж байгаа болохоос бишээр ээжийнх нь оронгоор их хэлний сүхүүлж их тэр үүргэн тонч дутуу биелүүлж байгаа гэсэн
ийм оншилт өгөө. Энэ зөвхөн ижи аавын буруу юм болов уу, их эцгийн буруу юм болов уу тийм ээ? Өвөө эмээгийн буруу юм болов уу? Эсвэл зүгээр үнэхээр энэ дунд төрийн бодлого нь алдагдчихад байна. Тийм. Тэгэхээр энэний цааталтай бас л ялгаа байхгүй. Энэ гэгэрлийн бодлого гажуудсны гай. Гэгэрл гэж эрдэм гэдэг хиймэл нарыг тарих зүрх хоёрлоо нь хийгээд өгчихийг гэгэрл гэж байна. Өчиг ардыг гэгэрүүлэх яам гэж хэлээ шүү. Үүрэг хариуцлага хоёулаа тодорхой. Одоо бол боловсрал гэж галдах уу? Хоолойгоор ороод одоо дор дамжаад хойшоо гарахыг боловсрох гэж байгаа шүү дээ. Тэгээд нэрнээс эхлээд одооны сайдын буруу шүү. Тэгээд нэг хэсэг социализм гэдэг сувраг нь нураад унтсан. Капитализм гэдэг шилтгэний барь дуусаагүй үед тэр нуранган доороос нэмэх замбар алдц үед ийм хаач гардаг. Тэгээд энэ үеийнээр тэгээд энэ хүүхдийг бага ангид байхад нь шудраг сайхан уншдаг, зөв сайхан бичдэг, ийм л чадвар эзэмшүүлэх ёстой юм. Тэгсэн чинь тэрний нөгөө гэгэрлийн бодлого тийм биш. Ерөөсөө хүүхэд юу сурна тэрнийг асуурдаг л гэдэг. Тэгээд энэс болоод нэг хэсэг хүүхэд тэр алга хятлагын зургт үтсээр байгаад одоо хайрын сайхан хүүхдүүд шатнд зүтж байна. Тэрнээс гайгүйгүүд нь болохоор зэрэг гитар, англиар, солонгосоор, францаар, орсоор альгээр нь ярихаа мэдэхгүй. Тэрэндээ нэрлэхэд хүнтэй ярих гэхээр чадахгүй. Тусгай сургуулийн шиг тохиогоор ярилттай биш. Тэгээд зайлуулах хөрх юм ин хоолой дээр нэг хоёр шуудай атууны хөөр нэг шуудай гятад хүнчигдсэн юм шиг төгжлж. Арай зоримгууд нь болохоор зэрэг эрдлийн зүгээр мантах нь болоод. Тэгээд одоо энэ бол тэр төр засгийн гэгэрлийн хариуцсан яамны тал бодлогоон алдсны гай. Тэгээд ийм эмгэнэл жишээ бол маш их. За би түрүүн гаднаа тийм байлиг сая гэртийн тийм байлиг. Одоо их хурлын зарим гишүүний ярьж байгаа үг боловсруулсан бичгийг ард түмэн ойлгохгүй байна. Жишээ нь урт нэртэй ойл гэж тийм нэр чинь нэр томьёо гэдэг чинь байнгын туссан сумчиг шууд ийм ажил төрлөг хэлдэг юм байна. Ингэхээр чинь зэрэг төр ард түмэн хоёр ойлголцохгүй болж эхэллээ гэсэн аимшиг шүү хөө. Гэхдээ тэгчүүлсэн чинь одоо дэлхийд дээр чинь 6,000 гаруй шил байж байгаа. Одоо нэг 2,500 орчим байгаа. Тэр дотор өнөө их алдарт эрдэмтэн Лев Гумилевгүй чинь бол за 50 жилийн дараа гэхэд Монгол улс байхгүй. Эний цааталт ихэлэн байхгүй болж байгаагаас тийш оншгүй. Тэгэхээр зэрэг энэ харангийн тэгээд нөө чөтгөрлүүлдэг ганлингийн ийм төгшүүрийн айдас бол бүх нийтийг их бухимдуулж байгаа. Ийм үе дээр л сая их хурлд чинь 76 байна хөө бүх орон чинлийн хэд байгаа тэр дотор. Бүх орон ч гэж гадаадын олон орны шиг. Их орон ч бүх орон. Их орон ч бас нэг хэд байна хөө. За. Тэгээд баялан чиний үеийн сайхан хүн тэр Бачимк гинүү. Тэр хүүхэд санаачлаад. Тэгээд дандаа их сонь зөмөр багаар хэлснээр Батгуу. Бэкэ. Бачирк. Гэх мэт. Тэгээд тэн дээр гэгэрлийн сайд байна. Тэд нэр ингээд бас нэг за төсвийг яд нөхөхийг бол улаан засгийн газар хоёрын ярих асуудал юм байна. Гэтэл улс их оронд аюулсан энэ аюул байшин дээр хүн очихыг бол хараад идэг. Их хэл ингэж үүд болж байгааг. Тэр болгоно
ажихгүй эсвэл анзаарахгүй. Тэгээд ийм үед л эд маань хойсон ажилласанд гөөмө олон хүн баярлж шүү. Дэлхийд даяаршиж байна, глобалчлагдж байна. Гэтэл 3 сая хүн одоо энэ монгол хэлээр ярьж байна. Улаан номонд орох ёстой гэдэг зүйлийг бас эрдэмтэн судлаачид хэлж байна. Тэгэхээр та санаа нэгдэж байгаа шиг байна. Тэгэхээр та бүхний үгээ жишээ нь таны үгийг одоо энэ хуулийн төсөлд хэр тусах уу? Эргээд нөгөө хууль маань яг та бүхний одоо тийм ээ боловсруулсан шиг тэрүүгээрээ батлагдах байгаа. Тийм тэгэхээр зэрэг энэ чинь бас түрүүнд манай эрдэмтэн дулам Отон чимэд энтрээс наачлаад төрийн хэлний хууль гэдэг нэг хууль бодлогдсон. Тэр бол хууль л байлаа. Хууль гэж ерөнхий зарчмыг заасан тунхагийг хууль гэдэг. Монгол улсын төрийн хэл нь монгол хэл мөн. Гэтэл монгол хүний сэтгхүйд болохоор хууль гэдэг үг хууль цааз гэж тусдаг юм. Хууль гэдэг нь одоо тэгээд тунхаглаж номлож өгдөг. Цааз гэдэг нь тэр хуулийг биелүүлэх аргыг, бэлгийг хоёулангийн зааж өгдөг. Тэгжиж сая цаасан далайд живдэг нэг хуудас биш өдөр тутам амьдралд хэрэгждэг хууль цаазуулдаг. Тэгээд энэ хууль бол хэл найруулгаас өгсүүлээд бас зарим санаа онооны хувьд бол төгс төгөлтөр гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь энэ муулж байгаа юм биш. Энэ чинь ард түмний санаа бодлыг шингээхийн тулд овоогийн тусгацсан цаг шаазгын суулгах амархан шүү дээ. Шаазгын суучхаараа бол шагтнаа тэгтэн шүү дээ. Тэгээд энэ дотор энэ хэл хамгаалахад хэвлэл мэдээлэл яах вэ? Би сегнээс асуухаас болчихлоо. Сони хэвлэлийнх яах вэ? Танагч одоо хэлэх горьгүй байсан шүү дээ. Архим нөхөр Баабар Иесус дэлгэрүүлэх эрлийц хэл дэлгэрүүлэхийн тулд энэ зургтыг байгуулжээ. Та тэгж дүгнэж гин үү? Тэгжсэн. Тэгжсэн. Одоо тэр дүүх болоод өнгөрч. Одоо их хэлний соёлоор 90 зууны мэдээллийг агшин алдахгүй олж аваад хүмүүст хүргэж байгаа царай хүрээний хувьдч тэр хүний сэтгхүйд буудлын онцлогтой өгүүлж байгаагийн хувьдч энэ их хурлын гишүүдийн тоогоор олон зурагт дотор айргийн тавд орцсон юу ариун хэлэхтэй сэтгүүл бол зурагт болсон шүү. За баярлалаа. Юу нэ хэл мэдээллийн энүүд бас их чухал нөлөөтэй л дээ. Одоо жишээ нь жаргалмаа зөв ярьж гинөө тийм ээ хүмүүстэй зөв одоо харьцаж гинөө зөв асууж гинэ гэдгээс хүүхдүүд маань илүүтэй их суралцах ёстой. Энэ ер нь хэл мэдээллийн орчны нөлөөлөл нь ер нь энэ хэлэнд их хэр одоо нөлөөлж гин гэж та бүхэнд өгнөдөг байна. Энэ шүлхий гэдэг өвчин тэгээд бичээрт нь курсын л бол тэгээд мал зэр тэгээс үлдээ хүн тусдаг. Түүнтэй адилхан энэ хүүхдийн оюун тархич нь болохоор зэрэг яг л зураг төрсийг ингээл дорн буулгадаг элдэстэй адилхан байдаг байхгүй юу? Эсвэл дууг дорн шингээчдэг дуу шингээгүүртэй адилхан байдаг байхгүй юу та? Нэгөө талаар авгаш соёлын хэрэгслийг хүндэтгэлээсээ болоод тэгээд ингэдэг юм байна гэдэг. Тэгсэн чинь авгаш соёл тусгаас гадна муу үгийн бохир үгийн халдвар нян тараад л та. Тэгэхээр одоо энэ хууль гарсны дараа бол шал өөр болно гэж бодож байна. Ягаад гэвэл хэрэгжүүлэх аргын зарц учраас. Нэгд үгээр та Монгол хүний соёлыг дэлхийд харуулж байгаа учраас сайхан гоцлоорой, яаж тахан гिचгээ гэдэг. Тэгээд дараачаар за битээ бохир үг хэлээрээ. Хайр үгтэй оруулаарай. Монгол улсад нэвтрүүлгийг болж байгаа шүү. Обама одоо илтгэл давж ихтан дунд нэг монгол үг хэлвэл эсвэл нэг жотор хоо гэдэг үл юу болох вэ? Ард түмэн юу болох вэ? Тийм ээ. Түүнтэй адилхан. Ингээд хэлдэг. Тэгжсэн хөлөг дөрөнд хуурайдаж хөндий лид бүдэрдэг юм чинь. Хүний хүү ээж охин хаяа ус алддаг юм чинь. Өөр уусыг алдаатай үг хэлчих нэ заримдаа.
Тэр тохиолдолд шууд төдөн төгрөг. Капитализм чинь тэгж байгуулдаг шүү дээ. За ярилхан үзэгчтэй л Монгол хэлний тухай шинэ хууль өргөн баригдсантай холбогдуулан би тангатын алсан гоотой ярилцж байна. Ярилцлагын доор минь өргөжлүүлье. Та ямар ч ажил хөтөлбөр эрхэлдэг хийж үж болно. Улс төрч бизнесмен, барилгачин, тариачин, багш ажилтан гэдэг таны амьдралд олон асуулт тулгарч байна. Тэдгээр асуултын хариултыг үйл явдлын гол эздээс нь таны өмнөөс би асуух болно. Хөлбөрийг анхааруулж хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. За төрийн хэлний зөвлөлийн зөвлөх за ардын уран зохиолч Соёлын гавь зүтгэлтэн Гасан гоотой би ярилцж байгаа. Тэгэхээр энэ хуулинд та бүхэн яг үнэхээр энэ Монгол саяныхаа өгүүлбэрийг заадаг. Тэгээд тэр мэтэр 7 удаа алдаа гаргахад хөөр хэмэндээ сумын начин улсын наадамд дахиад 2-оос илүү давахгүй юм байна гэж бодоод таны хариулгатай адилхан сэтгүүлчийн хөдөлмөрөөс өөрийгөө чөлөөлнө. Тэр дарганаар юу яахгүй. Энэ өөрөөр амьдрахаас үндэнгүй. Тэгэхээр өөрийгөө хяндаг. Бусдын алдаанаас суралцдаг, амжилтаас нь бүр илүү суралцдаг. Ийм болоод сэтгүүл зүйн тал баштайхан болно. Юуны үл нэвтрүүлэх үг. Дашаач оруулууштай үг гэдэг өдөр тутам энэ зургтын цэцгийн сэтгүүлчдтэй тусалдаг болно. Мэргэжлийн хүмүүсийг байнга уулзаж ухааны сүүгийг гүгдэг болно. Ингээд таныхан бол соёлын зүтгэлтэнгүүд учраас их хэлийн хамгаалах талд байгаа учраас энэ бол ингээд залраад юм. Тэгэхээр бусад олон салбар байна. Тэр бүгдийн арга чаргыг манай Монгол хэлний хууль санаачлагчид бодсон байгаа болоогүйг бид туслана. Хүн болгон туслах шүү дээ. Тийм бас яг хуулиар зохицуулахаас гадна энүүнийг бас одоо хэлж зааж байх хүмүүс хэрэгтэй байгаа л та. Төрийн бодлогын зүйл юу энэ тал дээр юу ямар ажил хийх ёстой юм болов? Тийм. Төрийн хэлний зөвлөлийг манай нэрт орчуулагч, яруу найрагч зохиолч нэргүүгээ даргалж байгаа. Төрүүчийн дарга Магсарж өгж эрдэмтэн байсан. Дандаа соён гэрүүлэх ажил хийсэн. Одоо хэлээ яаж хамгаалахтай холбоотой эрдэмтдийн өгүүлбэрүүдийг ном болгоод гаргаад байгаа ч. Одоо бол шууд ажил хэрэгрүү ордлын л тоо. Жишээ нэргүүгээ гэхэд өөрөөр хэлбэл хэлний зөвлөл маань шинжлэх ухааны актив шил зохиолын хүрээлэн эрдэмтэн мэрэгт уулзаж ярьж хагаад сүүлийн 20 хэдэн жилд монгол хэлэнд ороод ирсэн арай нутгшчааг бохир үгнүүдийг түүгээд мөрөнгө ингээд чигсаагаад 1000 гаруй үг байна. Тэгээ нэг 1000 гаруй үг байна. Монголчлох уу? Шууд утга нь юу? Шилц утга нь юу? Өнөөдөр ярилцж хагаад тэгээд эцсийн оноос нэр өгч эрдэмтэн мэргэдийн санал, эгэлжирийн хүний санал очиж надаас хүртэл уруулаас угцраал тэгээд тэр үгсээ тал хийлээ. Тэгээ энэ үгс бол одоо ингээд засгийн газар жоохон дэмжиж одоо жишээд төчнийг 4 хүн хоцсонд багтсан шүү. Бүх хэвлэл мэдээллийн сургууль ингээд соёлын газрууд тараагаад энэ үгийг гэж хэлнэ. Жишээлх юм бол вирус хэлдэг чинь л таа. Тэгсэн чинь нөгөө анх өвчин тусгадаг мөн ян зоёлог биш юм. Биш юм аа? Оо за. Биш юм байна шүү. За. Тий. Бүр цаашаа тэр туссан өвчнийг ужигруулаад цаашаа яргаад явдаг муу дайсан юм байна. За. Тий. Тэгэхээр зэрэг тэрүүнийг яах вэ? Өдөрсөн монгол хэлэнд үг нь бэлэн байна. За. Анагаах ухааны эрдэмтэн мухаргай. Өнөө доохгүйд нэг сэрхий юм чинь. Мэрэс гэж нэрлэх санал тавьсан байна лээ. Доохыг? Мэрэс. Тий. За. Тэр чинь бол уг нь сайхан. Зүгээр миний бодоход тэнд бол арай оноогүй. Хуучин төрмө золигч байсан юм хөө дэлхийд дээр. Дох уу? Тий. За. Өнөө сахил санаараа мэддэг хүмүүс ухаан лам. Шавьяан оролцоход тэгэнгүүт нь бурхан шийтгээд. Тэгээ ерөөсө дотроос насаагаад гадна талд нь гал тавьчихсан лаа шиг ингээд урсаад ясан дээр тохот арьс болоод 5 цул нь зэрэг цуцраад тэгээд дуусдаг.
Тэр нэг цуцраг гэж хэлсэн. Цуцраг. Тий. Гонерэл цуцрал хүн дээр цуц цусж ийн гэсэн үг шүү дээ хөө. За. Тэгэхээр тэр зулцраг юм уу? Зулцраг юм уу? Зутраг. Зутраг. Тий. Зутарч өгөх. За. Тэгэхээр тэр бол тэгээд болчихно. Наад тэр мухургуун мөрөсийг болохоор одоо вирус дээр аваад ирэхээр дуудлах нь их ойрхон. Тэгээд тайлбарлахгүй хүн ойрхгүй. Тэр байшингийн өнцгт нэг жоохон далхны өртсөн очичээ. Тэрний ногт нь мэрсээр гал идээд дуусгал. Нэг тэмээний булуу утраад гадаагууд нь тийш. Нохой мэрсээр гал дуусгал. Тэрүүнтэй адилхан тэр хүний эрхтнийг мэрээд дуусгадаг учраас мэрээс гэхэд Монгол хэлний зүй тогтлоор утгаараа ингээд үгний гүрийг тайлбарлахад харин бидэнд өөрийн зургт байхгүй, хэвлэл байхгүй. Ингээд синхруулээд нэг нэгэндээ туслаад татгалзаж болно шүү дээ. Энээс илүү онц төлөврийг олоод орноо хамгаалахад яадаг үлээ. Дэлхийн дайнд зөвлөлт холбоо тулсан аврахын тулд бид нар чинь хүүгийн хүртэл явуул ирж байна. Ийм ард түмэн эрхлэн хамгаалахад ингээд нийтээр оролцоод Монголын ард түмний өв нэгдэл эрхлэн хамгаалах бүрэн боломжтой. Тэгэхээр хэлний төрийн хэлний зөвлөлч энэ мэтээр их юм бодож их юм хийж байгаа юм билээ хөөх юм өнөрхгүй. За. Ер нь нэг том юмнаас эхлэхгүй бас жижиг юмнаас эхлэх нь зүйтэй байхаа гэж би бодсон. Өөрөөр хэлбэл ээжийн аав нар шинээр төрсөн үр хүүхдээ нэр өгөхтэй ч гэсэн бас их бодож өгөх ёстой юм шиг байгаа. Би бас таны тухай уншиж суугата сайн хувьд гэдэг нэртэй ийм хүн юм байна гэж би орсон. Ер нь яг өнөөдөр энэ хүний нэр алдар дээр та ямар бодолтой байдаг вэ? Тийхүү. Тэгэхээр энэ бол энэ сайхан дэлхий дээр нар сарны доор үр ариун эцгээс сав ариун ичээс унтсан тэр нэг хүнд насан туршид нь дуудаж явах ариун алдар учраас санамсаргүй тохиолдол юм уу нэр суулж болохгүй байгаа юм л да. Тэгээд их бэлэг дэмбэрэлтэй. Чамд жаргалмаа гэсэн учраас чи үдээд ийм чухалтай жаргалтай яваач юм л хүний нүдний гал жаргалтай зовлонтой явах хэлдэг шүү дээ. Тийм ээ. Түүнтэй яг адилхан. Тэгээд түрүүхэнд хайрын нэрийг өгчээсэн болсон. Дараа нь цөмөөрөө зориг болсон. Одоо ойлцсон. Нэг хэсэг Бат Эрдэнэ аваргаас хойш нэг олон Бат Эрдэнэтэй болсон. Монгол хэлний үгсээс маш их баян. Америк зорж явсан чинь онгоцонд тэр уртлын энэ томчуудын тасалгаанаас над дээр нэг хүн ирээд. Энэ замд сайхан зугаатай юм бэл. Яа өгсөн чинь Америкт Японд нэг зээтэй нэг ачтай болох гэж үг. За. Гэсэн хоёулаа хөөх. Танаас тэр өссөн. За надаас нэр аавна гинэ. Тэгээ би бодлоо. Монгол хүн цөөх хатлаа урчланд ийдсэн байна. Тэгэхээр нэг нь дор нөгөөх нь өрнө. Тэр хоёр дээр нэмчи айцгш. Тэгээ нэг нь энэ дорн төв. Нөгөөхт нь өрн төв. Тэгэхээр тэдний сая дэлхий Монгол дэлхий хүн төрөлхтний сайхан үлгий бүрэлдэх нь шүү дээ. Тэгээд би чинь одоо улсууч авилга авдаггүй гэлэхийн тэгсэн хэрний гадаадын банкнд зөндөө юм байна л гэдэг. Би авилга авдаг юм чинь. Тэр хүнээс авсан гэсэн би. Та хэдийг авсан? Хэдийг авсан? Гүдэр чинь гайгүй ч юм өгсөн байсан шүү. 5 оронтой. 5 оронтой. Хоёр. Тий. Та бол аваа өн хүрдэг юм байна. Яхав болж илүү. Тэгээд цаа тэр хүний алдрыг хийж байгаа. Үгүнтэй байдаг юм. Тий. Тэр хүний алдрыг хийж байгаа. Ямар нэр харилсан та? Тэгээд бодвол тэр нэр өгсөн байтаараа. Тэр нэрээ бодохдоо би дорны твийн дэйтэй явах юм байна шүү. Миний унс нутаг өрн. Тэгэхээр өрн дорн хоёрыг холбосон тийм хүн байх юм биш. Нэр эзэндээ хариуцлага оноодог байхгүй. Манай тэгт өмнөд нэртэй хүн байсан. За. Хүүхдийн хүмүүс шулхнаг гэдэг байсан шүү дээ. Тэгэхээр тийм доромч нэрийг бол одоо байлжээ бас. Тийм нэг үе байна. Би ганцхан асуулт асууя. Та их товчхон хариулаарай. Та тэрийн цаг дуусчаад байна. Их хурлын гишүүдэд хуулийн төслөө өргөд барьсан. Гэтэл танигдхаа байгаа засагтаа түрээд ирэх үедээ их хурлын гишүүд чинь дураараа төвтөө шүү дээ. Гүй байх. Та сайн хэлдэ. Би бодож байна. За. Тий. Манай их хурл чинь өчүүхэн хурл биш шүү дээ. Тий.
хороо хорны хурал биш шүү дээ. Тэгэхээр энэ Монгол улсын хувь заяанд улсын хэл нь бүтэн байхад оюуны хэл нь толгоон байж байгаа юм байна шүү. Ийм үед манай хэдэн гишүүн ингээд хойснаачлаад ирлээ. Хүш энэ хурдхан шиг хэлцүүлэх. Тэгвэл бас нэг заримдаа жаахан нэр хүнд нь буураад байгаа их хурлыг их орны хувьд яаны их чухал хууль гаргалаа гэд өргөөд өгөх юм гэж бодох. Тийм ухаансхий бол их хурлын гишүүд лавны 90% нь байгаа гэж итгэж байна. Эдгээр түргэн батлагдаасай гэж зайлуулж байна. За баярлалаа. Би гасуугаа хэлсэн энэ үгээр би ялгаа өндөрлөе гэж бодож байна. За Монгол хэлний тухай хуулийн төсөл өргөн баригдсантай холбогдуулан бид студидтэй Монгол хэлний төрийн хэлний бодлогын зөвлөх за ардын уран зохиолч Соёлын гавь зэтгэлтэн Галсунгаатай ярилцлаа. Ингээд миний урилгыг хүлээн авч хүрэлцсэн танд их ялалаа. Танд их баярлалаа. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та богинохон юм аа.